Тоолго номоор дамжуулан та бүхэн өөрсдийнхөө амьдрал болон итгэлийн аяллыг иргэн нэг харж олон зүйлийг суралцсан гэдэгт итгэж байна. Амьдрал бол аялал. Гэхдээ аялал гэдэг нь зөвхөн нэг цэгээс нөгөө цэг рүү биднийг авчдаг зүйл биш. Харин аялах явцад олон зүйлийг сургаж ухааруулдаг зүйл юм. Христ итгэлт бидний хувьд Бурхан руу, мөнхийн улс руу насан туршид аялаж яваа сүнслэг аялагч нар билээ. Тэгвэл энэ аялалд бид Бурхантай хамт хэрхэн явах ёстой вэ гэдгийг Тоолго ном бидэнд зааж өгдөг. За ингээд бид та бүхэндээ Тоолго номын хамгийн сүүлчийн бүлэг болох 36 дугаар бүлгийг төгсгөл бол бас нэгэн эхлэл гэдэг сэдвээр та бүхэндээ хүргэж байна. Тоолго номын төгсгөл буюу Израильчуудын цөлийг гаталсан энэ гайхамшигтай сүнслэг аяллаа төгсгөл өнөөдөр бидэнд юуг өгүүлж байна вэ? Израильчууд 40 жил цөлийг гаталсан. Тоолго номын аяллаа түүх нь 38 жил 6 сарын түүхэн аяллыг тэмдэглэсэн байдаг. За бид Израильчуудын энэхүү аяллаа төгсгөлийг харах юм бол энэ аяллаа явцад эхний үеийнхэн бүгд цөлд өгч, харин дараагийн үеийнхэн Израилийн шинэ үеийнхэн гарч ирж тэд Бурхны амласан газар нутаг болох Канаан нутагт ойртон ирж байгаа ийм үйл явдал гарч ирж байна. Тэгэхээр Израильчуудын аяллыг бид том зургаар нь харъя гэвэл Мөсегийн бичсэн 5 ном буюу хуучин гэрээний эхний 5 номыг бид харах хэрэгтэй. За эхлэл номон дээр Авраам дээр бид очих хэрэгтэй. Бурхан Авраамыг сонгож би чамаар дамжуулан өөрийн үндэстнийг бий болгох болно гэсэн амлалтыг өгч. Тэгээд тэдний үр хүүхдүүдийг Египтийн дарлаас чөлөөлж сүү балаар бэлгсэн Канаан нутгийг тэдэнд өгөх болно гэж амласан байдаг. Яг л энэхүү амлалтын дагуу эхлэл номын төгсгөл дээр Йосеф Египтэд очдог. Харин гитлэл номыг бид харах юм бол Бурхан Мөсегээр дамжуулан Израильчуудыг Египтийн боочлоос чөлөөлдөг. Энэ Бурхны аврал чөлөөлөлтийн гол зорилго нь юу байсан бэхээр Мөсе хэлсэн миний ард түмнийг чөлөөл тэд Бурханд үйлчлэх болно, тэд Бурханд мөргөх болно гэж. Ингээд Бурхны агуу хүч чадлаар аврагдсан, чөлөөлөгдсөн Израильчууд тэд Синай уулан дээр эзний өмнө очих үед эзэн тэдэнтэй гэрээ байгуулж би та нарын Бурхан, та нар миний ард түмэн байх болно гэж тэдэнд майхан сүмийг өгсөн. Майхан сүмээр дамжуулан би та нарын дунд оршигч Бурхан юм а. Та нар бол тахилч ард түмэн, Бурханд магтаал хүндгэлийг өргөх ард түмэн юм а гэж хэлсэн. За мөн энэ майхан сүм гэдэг бол эзний яруу алдартай оршихуй, өдрийн цагт үүлэн багнаар, шөнийн цагт галан багнаар тэдэнтэй хамт байж, тэднийг удирдах, мөн эзний тэр яруу алдартай оршихуй болох Шекайна үргэлж тэдэнтэй хамт байж Израильчууд Бурханд үйлчилж, Бурхныг магтан алдаршуулж, үндэстнүүдэд эзнийг харуулахын тулд ийхүү сонгогдсон гэдгийг өгүүлж байгаа юм. За Левит ном бол Синай уулан дээр 3 сарын туршид Бурхан Израильчуудад онцгойлон тахилч ард түмэн ямар байх ёстой вэ? Хэрхэн Бурханд тэр хүндгэл мөргөлийг өргөх ёстой вэ гэдгийг заасан тийм хичээл гэж ойлгож байна. За ингээд Израильчуудын сүнслэг аялал буюу Бурханаас авсан тэр дуудлага мөн суралцсан тэр зүйлээ амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг тэр 40 жилийн цаг хугацаа аялал байна. Тэгэхээр энэ 40 жилийг бид нар дүгнэж харах юм бол ерөөсөө нэг л зүйлийг Израильчууд давтсан байна. Тэгэхээр үнэндээ бол Израильчууд Канаан нутгийг эзлэх гэж явж байгаа тийм. За тэгвэл Канаан нутгийг эзлэхийн тулд дайн тулаан хэрэг хийх ёстой байсан бол тэд нар цэрэг дайн байлдааны бэлтгэл хийх хэрэгтэй байсан. Гэтэл Бурхан тийм зүйлийг хийлгээгүй. Ганц л зүйлийг дахин давтсан юу гэхээр Шекайна буюу эзний яруу алдартай оршихуй тэр оршихуйг дагаж эзний оршихуй төвтэй ард түмэн майхан сүм буюу хүндгэл мөргөл төвтэй тийм ард түмэн байхаар Бурханаар удирдуулан гэрээний авдрыг дагаж Бурхныг дагаж явах энэ л зүйлийг дахин давтаж сургасан байдаг. Яг л Израильчуудын боловсролын давтах хагада буюу дахин давтах гэсэн энэ чухал аргын дагуу Бурхан 40 жил нэг л зүйлийг
дахин давтсан нь тэд бурханд хүндэтгэл мөрөглийг өргөж бурхны оршихуйг дагаж явах. Учир нь энд бол тэдний ялалт байсан юм а. Бид нар хуучин гэрээний түүхийг, Израильчуудын түүхийг харах юм бол ерөөсөө л тэр яруу алдартай Шекана буюу эзний оршихуйг дагаж эзэн дуулууртаа явах үедээ тэд үргэлж ялсан, харин тэгээгүй үедээ тэд нар ялагдсан ийм л түүх байдаг байна. За тэгээд бид нар Дэд хууль номыг харах юм бол мэдээж дэд хууль бол Мөсе Израильчуудыг 40 жил өдөрсөнийхаа дараагаар дүгнэлт болгож Израилийн шинэ үеийнхэнд хандаж Бурхны хуулийг бас Бурхны үгийг сүүлчийн тэр номлол болгож захиас болгон өгч байгаа ийм л аяллаа том зураг харагддаг тийм үү. За тэгэхээр тоолгоо номын төгсгөлийн хэсэг дээр Бурхан Йошуа, Калеб болон Израилийн шинэ үе гарч ирж байгаа талаар. Тэгээд Бурхан дараа үеийг ерөөх талаар онцгойлон дараагийн удирдагч Йошуаг томилж гарах талаар Мөсөд хэлсэн байдаг. 27 дугаар бүлгийн 15-аас 23 дугаар эшлэлээр харах юм бол Бурхан Йошуаг сонгож байгаа талаар гарч байгаа. Эсний хотол түмэн хончингүй хонь мэт болохгүй тулд нэг хүнийг томилох хэрэгтэй гэж. Тэгээ эзэн Мөсөд юу гэж хэлсэн бэхтэр нууны хүү Йошуа түүний дотор сүнс байгаа. Түүний дээр чи гараа тавиа гэж хэлсэн баг. Энэхүү Йошуа Израилийг дараагийн үед удирдагч болон томилогдож байгаа. Тэгэхээр бид нар цөлийн түүхийг харах юм бол Мөсе Израилийг удирдах үед Йошуа түүний туслах байж түүнтэй хамт түүнээс суралцаж явсан тэр гайхалтай түүхийг бид нар хардаг. За ингээд 36 дугаар бүлэг буюу тоолго номын төгсгөл энэхүү аяллалын дүгнэлт нь болгож Бурхан яг юуг хэлж байна гэж. Тэгэхээр тоолго номын төгсгөл маш их сонирхолтой, маш энгийн боловч их чухал мессежийг өгдөг байгаа. Тэгэхээр тоолго номын төгсгөл дээр Мөсегийн тухай, Мөсөд Йошуагийн тухай гардаггүй харин Зелофихадын охид буюу өнгөрсөн хичээл дээр бид 27 дугаар бүлэг дээр үзсэн байна. Тэгэхээр энэ энгийн хүмүүс эдний түүх маш чухал мессежийг өгж байгаа учраас дахиад гарч ирж байгаа. Бид нар 27 дугаар бүлэг дээр харах юм бол энэ итгэлийн охидууд тэдний хувьд Канаан нутагт хараахан ороогүй байгаа боловч Канаан нутгийг аль хэзээ эзлэн авсан мэт тэр газар нутагт орох юм бол бидэнд эцэг өвгдийн маань өв болох газар нутгийг өвлүүлэн өгөөч гэж. Тэгэхээр тухайн үед Израилийн хуулинд бол зөвхөн хөвгүүд нь эцгүүдийнхээ өвийг өвлөж авдаг байсан. Харин эдний итгэлийн тэр гуйлтыг Мөсе Бурханд хэлэх үед Бурхан зөвшөөрч бүр Израилийн хууль хүртэл өөрчлөгдөж Канаан нутагт эдгээр охтууд эцгүүдийнхээ өвийг авах боломжтой болж байгаа. Энэ чухал үйл явдал юуг өгүүлж байгаа вэ гэхээр Израилийн шинэ үеийнхэн тэд Канаан нутгийг Бурхан тэдэнд өгсөн гэдэгт бүрэн итгэж байсан энэ түүхийг харуулж өгч байгаа. Тэгэхээр цөлийг туулан гарсан Израилийн шинэ үеийнхэн 2 сая гаруй тэр олон хүмүүсийн дотроос Бурхан онцгойлон хамгийн сул дорой тэр хүн амын тоолгонд хүртэл ордгоо тэр хідэн эмэгтэйчүүдийг тэр нэгэн гэр бүлийг Бурхан харж байгаа нь өнөөдөр юу өгүүлж байна вэ гэж. Тэгэхээр энэ дэлхийд өнөөдөр маш олон хүмүүс, маш олон үйл явдал болж байгаа ч гэсэн Бурхан үргэлж бидэнд хэлдэг Хэрв чи залбирах юм бол би чамайг чих тавин сонсох болно. Чи залбирахгүй байсан ч гэсэн би чамайг санах болно гэж. Тэгэхээр Бурхан энэ итгэлийн охтуудын залбирлыг сонсож тэднийг дурсан санаж тэдний амьдралд анхаарал хандуулсан шиг өнөөдөр та бидний амьдралд анхаарлаа хандуулдаг. Тийм ээ, Бурхан үргэлж бидэнд чи бол миний хайртай хүү, чи бол миний хайртай охин гэж. Чиний залбирал би чих тавьж, чиний амьдрал би үргэлж анхаарлаа хандуулдаг юм аа. Тэгэхээр Библиэлд мэдээж итгэлийн бааtruуд Бурханы агуу хүмүүсийн тухай өгүүлдэг ч гэсэн эгэл жирийн нэр нь үл мэдэгдэгтэй тэр итгэлийн хүмүүсийн залбирал, Бурхан тэдний залбирлыг сонсож тэдэнтэй хамт байсан тийм гайхалтай түүхүүд байдаг нь өнөөдөр танд ч гэсэн урам зориг өгөөсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр энэ дэлхий дээр 8.2 тэрбум хүн өнөөдөр амьдарч байна. Энэ олон хүмүүстэй энэ олон үйл явдлууд болж байгаа боловч энэ дотроос Бурхан онцлон таныг хардаг, таныг сонсдог, таныг анхаардаг. Энэ бол бидний Бурхан. Бидний Бурхан бол ийм л агуу,
ийм л гайхамшигтай бурхан гэдгийг энэ хэсэг бидэнд бас өгүүлж. За мөн 36 дугаар бүлэг буюу энэ дүгнэлтийн хэсэг маань те маш чухал мессежийг өгч байгаа. Тэр юу гэхээр дуулууртай байдал. Дуулууртай байдал гэдэг бол аяллаа эхлэл, дуулууртай байдал гэдэг бол аяллаа үргэлжлэл, дуулууртай байдал гэдэг бол аяллаа амжилттай төгсгөл юм аа гэж. Тэгээ бид тоолго ном дээр урд нь үтсэн байгаа тийм. Цөлийн аялал буюу энэ итгэлийн амьдрал, итгэлийн тэмцэл гэдэг бол яг л цөл мэт үнэхээр амаргүй, хүнд хэцүү. Хэрвээ итгэл байхгүй бол энэ цөл мэт амьдрал бол зовлон байгаад дуусдаг. Харин итгэл дуулууртай байдал байх юм бол цөл мэт амьдралын аялал нь баяр хөөр, ялалт, талархал, магтаал дүүрэн байдаг гэдэг талаар бид ярьсан ба. Тэгэхээр дуулууртай байдлыг энд онцолж байна. 36 дугаар бүлэг буюу энэ аяллаа төгсгөл те. Мэдээж Израильчуудын хувьд цөлийн аяллаа төгсгөл боловч дахиад дараагийн нэгэн шин үе, шин аяллаа эхлэл байгаа. Тэгэхээр тэд нэр одоо аяллаа бүрэн дуусгасан биш. Цаашаа өргөжлүүлэн явах ёстой. Йордоны гаталж ирэх үг тэд нар эзлэн авах ёстой. Өөрөөр хэлбэл дараагийн аяллаа үргэлжлэл энэчээ одоо явж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар Библийг харах юм бол Библийн 66 ном бол яг л одоо өөр түүхийг өгүүлдэг боловч энэ нэг ном буюу нэг их одоо тийм агуу түүхийг өгүүлдэг ном ба. Тэгвэл Эхлэл номын 1-р бүлэгтээ бүхний эхэнд бурхан байсан. Бурхан бүгдийг бүтээсэн талаар гайхамшигтай эхлэлийг өгүүлдэг бол ном болгонтэй өөрийн гэсэн түүхэн цаг үе, түүхэн үйл явдлыг өрнүүлж төгсгөл байдагч дараагийн ном, дараагийн аяллаа эхлэл байж үргэлжилж явсаар байгаад одоо Илчилт номын 22 дугаар бүлэг дээр бүгдийн одоо төгсгөл ирж байгаа талаар өгүүлдэг. Тэгэхээр Библийг бидний том зургаар нь бид нар харах хэрэгтэй гэсэн үг юм. За 36 дугаар бүлгийн 10 дугаар ишлэл дээр бид нар харах юм бол өнөөх итгэлийн охтууд маань тэр өвийг Канаан нутагт ороод тэр газар нутгийг өвийг авахын тулд тэд нар юу хийх ёстой байсан бэ гэхээр өөрсдийнхөө одоо овгийн дотор өөр овг аймгаас биш өөрсдийнхөө овгийн дотор тэд нар овгийнхоо хүмүүсийг гэрлэх ёстой байсан. За энэ Мөсегээр дамжуулан хэлсэн Бурхны үгэнд тэд дуулууртай байсан гэж дуулууртай байдал гарч ирж байна. Тэгэхээр Израилийн дараагийн үеийнхэн дараагийн аялалд тийм ээ дуулууртай байдлаар бэлтгэгдэж байгаа. Тэдний аяллаа төгсгөл нь дуулууртай байдал байж дараагийн аялал нь бас дуулууртай байдлаар үргэлжлэх ёстой юм гэдгийг энд өгүүлж. Тэгвэл бид өөрсдийнхөө амьдралыг, итгэлийн амьдрал аяллаа бид нар харах юм бол бидний аялал ч гэсэн дуусаагүй байна. Үргэлжилж байна. За тэгвэл бид нар туулсан замаа, өнөөдөр хүртэл аялсан замаа бид нар эргэж харах юм бол яг л тоолго номоор энэ түүхээр бид нар толдон харах юм бол тоолго ном дээр гардаг Израильчуудын түүх. За Израильчуудын алдаа оноо, Израильчуудын дуулуургүй байдал энэ бүх зүйл яг л бидний амьдралд байсан гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү? Бидний амьдралд өнөөдөр хүртэл туусан итгэлийн амьдралд мэдээж итгэл дуулууртай байдал байсан, бас нөгөө талаас итгэлгүй байдал, дуулуургүй байдал байсан. Яг л Израильчууд шиг бид нар ч гэсэн төөрсөн, Бурхныг эсэргүүцсэн, гомдолсон энэ бүх зүйлсүүд бидний амьдралд байсан гэсэн үг. За тэгвэл бидний амьдралд бас яг энэ одоо цөлд Израильчууд тэнүүчлэн явсан, төөрч явсан шиг төөрч будилсан, ялагдсан, унсан энэ үйл явдал бидэнд үнэхээр байсан юм бол бид өөрсдийнхөө аяллыг дүгнэлт хийхдээ дараагийн аялал руу бид нэр орохдоо, дараагийн цаг үе рүү бид нэр орохдоо бид өнгөрсөн алдаагаа давтахгүйгээр бид илүү их Бурханд итгэж, илүү их дуулууртайгаар явах ёстой юм байна гэдгийг бид харах хэрэгтэй. Тэгэхээр бид нар аяллаа бид нар үргэлжлүүлнэ. Израильчууд Йордоны гатлан ирэх үг эзлэн авах сүнслэг тулдаан үргэлжлэх байсан. Тэгвэл Йошуа сүнслэг тулдааныг үргэлжлүүлэн Израильчуудыг удирдахын тулд түүнд зэр зэвсэг өөрсдийн хүч чадал биш ганцхан зүйл хэрэгтэй байсан нь чи Бурхны үгнээс баруун зүүн тийш бүү хазаа гэж. Энэ үгтэй хамт явах юм бол чи амжилтанд хүрэх болно. Чиний аялал, амьдрал чинь амжилттай байх болно гэсэн тэр захиасыг бүгдээрээ санацгаая. Тэгэхээр Библиэлд
Мэдээж Мөсе шиг, Йошуа шиг итгэлийн агуу баатруудын тухай өгүүлдэг ч гэсэн нэр нь үл мэдэгдэх тэр л хүмүүсийг бурхан итгэлийн баатрууд болгож бас агуугаар ашигласан тухай гардаг. Хуучин гэрэн дээр Обадиаг бид нар санацгаая те. Тэгэхээр Изабель хаан маш олон иш үзүүлэгчдийг барьж аваад алж явах үед Обадиа Израилийн 100 иш үзүүлэгчийг агууд нууж тэднийг хоололж байсан. Тэр түүх. За шинэ гэрэн дээр Есүс олон мянган хүнийг хооллох үед өдрийнхэн хоолыг 5-7 загсаа хуваалцсан. Тэр бяцхан хүү. Эгэлж ирийн боловч эдгээр хүмүүс бурханд итгэж, бурхан дээр ирэх үед тэдний амьдрал тэдний түүхэнтэй бурханы түүх болж, бурханы яриа болж өөрчлөгдсөн. Тэгэхээр бид энэ амьдралд өөрөөр амьдарч, өөрийнхөө хүссэн замаар өөрөөр явах юм бол энэ бидний түүх, зөвхөн бидний яриа бол дуусна. Харин бид нар бурханд итгэж, бурханд үйлчилж, бурхантай хамт явах юм бол энэ нь зөвхөн бидний түүх байгаа зогсохгүй, бурханы түүх, бурханы яриа, бурханы гэрчил, бас бурханы алдар болж өөрчлөгдөг гэдгийг бид нар харж байгаа. Тэгэхээр тоолго номыг нэг үгээр түлхүүр үгээр илэрхийлэх юм бол цөлд тэнүүчилсэн гэж хэлдэг те. Тэгэхээр энэ тэнүүчлэх гэдэг үг болохоор үгэн дотор төөрөх, тэрслэх, дуулуургүй байх гэсэн энэ бүх зүйлүүд бол давтагдж байгаа. Тэгэхээр Израилийн анхны үеийнхэн яг л энэ итгэлгүй дуулуургүй энэ байсан энэ түүхийг бид нарт харж чаддаг тийм. За тэгвэл 36 дугаар бүлэг буюу энэ аяллаа төгсгөлд бурхан юуг сануулж байгаа вэ гэхээр дуулууртай байдал талаар ярьж. Дуулууртай байдал. Тэгэхээр дуулууртай байдал буюу бурханд итгэж, бурханы үгийг дуулууртайгаар дагснаар аялал маань өөрчлөгдөнө. Энэ тэнүүчлэл гэдэг бол дуулууртай байдлаар дууснаа гэдгийг бурхан тэдэнд өгүүлж байна. Тэгэхээр дуулууртай байдал гэдэг бол итгэл юм аа. Итгэл дуулууртай байдал хоёрыг ерөөсө салгаж болдоггүй. Үргэлж хамтдаа явдаг тийм үү. Бурхан хинбэ гэдэгт итгэдэг учраас бид түүнд дуулууртай байдаг. Бид түүнд дуулууртай байснараа бид түүнд үнэхээр итгэдэг юм а гэдгээ харуулдаг гэсэн. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн гарч байгаа энэ Израилийн шинэ үеийн төлөөлөл болох итгэлийн охтууд тэдний хувьд тэд амьдрал дээр бурханд залбирах үед бурхан залбирлыг нь сонссон. Бүр боломжгүй зүйлсийг боломжтой болгож, хуулийг хүртэл өөрчилж, бурхан ямар агуу юм бэ? Бурхан тэдэнд хайртай гэдгээ харуулсан тийм үү? Тэгээд тэд нар залбирлыг сонсдог, тэднийг хайрладаг, тэдний амьдралд анхаарал тавьдаг. Тийм л бурханыг амьдралынхаа туршлагаар таньж мэдсэн учраас тэд бурханы хинбэ гэдгийг мэддэг учраас тэд бурханд дуулууртай байж чадсан. Бурхан тэдэнд хайртай гэдгийг мэддэг учраас тэд нар дуулууртай байж чадсан. Тэгэхээр хайр гэдэг бол дуулууртай байдал. Итгэлийн амьдрал гэдэг бол зүгээр нэг Христ итгэл гэдэг бол бусад шашин шигтэй ийм зүйлийг хийж болохгүй. Харин ийм зүйлийг ингэж хийх ёстой гэсэн зүгээр нэг ийм шашны код биш. Хүчээр үнийг хийдэг зүйл биш те. Харин бурхны энэ агуу хайр, намайг хайрладаг тэр бурхны агуу хайрыг хүн мэдэх үедээ, бурхан хинбэ гэдгийг хүн мэдэх үедээ тэр хүн дуулууртай байж чаддаг гэсэн. Эзэн Мөсийг дуудахдаа чи шаахаага тайл гэж хэлсэн. Мөсө энэ дуудлаганд дуулууртайгаар дагсан. Шаахаага тайлаа гэдэг нь чи миний зарц, чи миний боол байх болно. Би чамайг ашиглах болно. Мөсө бурхан дуулууртай байж түүнийг дагсан. Эндээс л бүх зүйл эхэлсэн гэдгийг, бүх аялал эхэлсэн гэдгийг бид нар мэдэж байгаа. Тэгвэл бурхан өнөөдөр ч гэсэн таныг Мөсийг дуудсан шиг таныг дуудаж байна. Есүс амьсныхаа дараагаар дагалдагч нартайгаа уулзахдаа та нар одоо ч гэсэн надад хайртай юу гэж тэднээс асуусан баг. Хэрвээ танд энэ хайр байгаа бол, дуулууртай байдал байгаа бол та ч гэсэн өнөөдөр эзний өмнө Мөсө шиг шахаага тайлж чадна. Тэгэхээр шахаага тайлаа гэдэг маань өөрийнхөө бодол, өөрийнхөө хүсэл, өөрийнхөө зам өөрийнхөө бүх зүйлийг бурхны өмнө тавина гэсэн. Тэгэхээр итгэлээрээ бурхныхыг хүлээж авахыг хэлж байгаа. Мэдээж цөлийн аялал гэдэг бол мэдээж энэ амьдрал, итгэлийн амьдрал, дагалдагчийн амьдрал гэдэг бол амархан биш. Гэхдээ бурхныг хайрлах хайр, итгэл, дуулууртай байдал байх юм бол бид нар энэ аяллаар амжилттайгаар явж чадна. Тэгвэл та үргэлжлүүлэн дараагийнхаа аялалд илүү их дуулууртайгаар эзнийг дахан явж, эзний замаар явж чадах юм бол таны амьдралд
Дуулал 37-гийн 5 дахь ишлэл энэ амлалт биелэгдэх болно. Эзэнд өөрийнхөө замыг даадаг гэж хэлсэн. Түүнд итгэж найд. Тэгвэл тэр биелүүлж өгөх болно гэж. Итгэлээр алхах үед эзэн гайхамшигт замаар таныг хөтлөн дагуулна гэсэн энэ амлалт байна. Тэгэхээр Израильчуудын хувьд цөлийг туулсан 40 жилийн төгсгөл нь дараагийн 40 жил буюу Канааныг эзлэхдээ тэр аяллаа эхлэл байна. Тэгвэл энэ нэгэн аяллаа төгсгөл, нэгэн аяллаа эхлэл дээр Бурхан итгэлийг, дуулууртай байдлыг, бас хайрын дуудлагыг онцолж байгаа юм. Яагаад гэвэл итгэлийн амьдрал аялал гэдэг бол Бурханыг хайрлах хайр байхгүйгээр, итгэл дуулууртай байдал байхгүйгээр боломжгүй юм. Дуулууртай байдал бол бидний аяллаа гол цөм гэдгийг бид нэр тоолго номоос суралцсан байна. За дараагийн маш чухал мессеж нь юу гэхээр аяллаа төгсгөлд бид аяллаа төгсгөлд туулсан замаа аяллаа эргэн харах юм бол бүх замыг Бурхан удирдсан. Бурхан хамгийн сайнаар удирдсан. Хүн алдаа гаргадаг, харин Бурхан хизээч алдаа гаргадаггүй. Бурхан хамгийн сайнаар, хамгийн гайхамшигтайгаар бидний амьдралыг удирдан дагуулсан гэдэг энэ үг байна. Явсан газар эргээд харахад яруу сайхан хайр байна гэж бид нар магтан дуулдаг шүү дээ. 36 дугаар бүлгийн 13 дугаар эшлэлээр харах юм бол эзэн Израилийн шинэ үеийг хөтлөн дагуулсаар яг л Ерихүүгийн эсрэг талд тэр Моабын нутагт тэднийг авчирсан байна. Өөрөөр хэлбэл яг л Канаан нутгийн яг тэр үүдэн дээр нь хөтлөн дагуулж ирсэн байна. Тоолго номын 1-р бүлгүүд харах юм бол Израильчууд аяллаа Синан цөлөөс эхэлсэн байна. Харин Бурхан тэднийг хөтлөн дагуулсаар энэ аяллаа төгсгөлдөө яг л очих ёстой газар буюу Канаан нутгийн үүдэн тэднийг авчирсан байна. Тэр Израильчуудын 40 жил туулсан энэ аяллаа газрын зургийг дэлгээд харах юм бол тэдний туулсан хотууд, цөл, бэрхшээл энэ бүх замуудыг харах юм бол яахын аргагүй Бурханы агуу хайр, агуу хангамж, нэгүсэл, ерөөл эндээс ерөөсөл харагддаг. Тэгэхээр эзэн тэднийг хөтлөн дагуулсан гэдэг нь Израильчуудад харуулдаг. Эндээс харагддаг. Эзэн үнэхээр Израилийг бүх замын туршид хөтлөн дагуулсан. Тэгэхээр дуулуургүй, итгэлгүй тэр Израилийн эхний үеийг хөтлөн дагуулна гэдэг нь Мөсед хэцүү байсан, Бурханд ч гэсэн маш хэцүү байсан. Гэхдээ Бурхан эцсээ хүртэл тэднийг орхиогүй, хаяагүй. Яагаад гэвэл тэр амлалтаа биелүүлдэг итгэмжтэй Бурхан учраас. Тэгвэл ийм л Бурхан таныг мөнхийн ус хүртэл хизээч орхилгүйгээр гайхамшигтайгаар хөтлөн дагуулах болно гэдэгт та итгээрэй. Израильчууд цөлийг туулсан 40 жилийн газрын зургийг дэлгэн харах юм бол хэрхэн тэдний амьдралыг удирдсан бэ гэдг нь маш тодорхойгоор харагдана. Хэрвээ Бурхан байгаагүй бол тэд энэ замыг туулж чадахгүй байсан гэдэг нь харагддаг юм. Тэгвэл та өөрийнхөө амьдралын туулсан, өнөөдрийг хүртэл туулсан газрын зургаа дэлгээд нэг хараарай. Энэ газрын зураг танд юуг өгүүлэх бол? Энэ туулсан амьдралынхаа замналыг харахтаа та Бурханд юу гэж хэлэх вэ? Үнэхээр бид өөрсдийнхөө туулсан амьдралын тэр газрын зургийг харахтаа Бурханд хандсан талархлаар дүүрэн байж, харин цааш үргэлжлүүлэх туулах замаа бид нэр төсөөлөн бодохдоо итгэл найдвараар урам зоригоор бас дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. Бурхан үнэхээр итгэмжит. Бурхан Израильчуудыг хөтлөн дагуулсаар зөвхөн энэ аялын төгсгөл төдийгүй бид нар Йошуа номын төгсгөлийг харах юм бол Йошуа Израильчуудыг Сегем гэдэг газар нутагт бүгдийг цугдуулдаг. Тэгээд Бурхан үнэхээр итгэмжит гэдгийг тэд нар хамт магтан дуулаад өнөөдөр хүртэл эзэн тэднийг хөтлөн дагуулж энэ Канааны газар нутгийг байлдан дагуулж эзэлсэн талаар талархлыг өргөдөг. Яагаад Сегем гэдэг газар Йошуа Израильчуудыг цуглуулсан бэ? Учир нь тэр газар бол яг тэр газарт Бурхан Авраамыг дуудаад чиний үр удамд тэр газар нутгийг өгөх болно гэсэн тэр амлалтыг өгсөн яг л тэр газар. Цаг хугацаа өнгөрсөн, хүмүүс өөрчлөгдсөн, түүх өөрчлөгдсөн. Харин Бурханы үг амлалт өөрчлөгдөөгүй.
Бурхан амлалтаа биелүүлсэн гэдгийг эндээс бид нар харж чаддаг. Тэгвэл та өөрөөсөө асуугаарай. Таны амьдрал, аялал те энэ бүгдийг та харахтаа үнэхээр эзэн бурхан таны амьдралыг өдөртөн жолоодож байна уу? Эзэн таны амьдралын эзэн, таны амьдралыг хөтлөн дагуулагч мөн үү? Эзэн таны сайн хончин мөн үү? Израилийн түүхийг бид нар харах юм бол хэрвээ эзэн тэдэнтэй хамт байгаагүйсэн бол тийм ээ. Тэд нар хизээч Канаан нутаг руу хүрч чадахгүй байсан. Эзэн тэдэнтэй хамт байсан учраас, тэр итгэмжтэй байсан учраас тэд нар аяллаа, нэгэн аяллаа төгсгөлж бас нэгэн аяллаа гайхамшигтайгаар эхлүүлж байгаа энэ түүхийг бид нар харж. Тэгвэл Израилийн тэр газрын зургийг харахад туулсан газар болгоно нь Бурхны талаар өгүүлж байгаа бол та өөрийнхөө амьдралын аяллыг нэг хараа. Тэр үед Бурхан надад туслаагүйсэн бол, тэр үед Бурхан миний залбирлыг ингэж сонсож, ингэж намайг хамгаалж, ингэж ивээгээгүй бол гэсэн энэ олон гэрчлэлүүд таны амьдралд дүүрэн байгаа хаа. Үнэхээр бид нар амьдралын туулсан заримдаа бэрхшээлтэй, уналттай, зовлонтой янз бүрийн тэр цаг үеүүдийг аяллаа бартаатай тэр бүхэл цаг үеүүдийг бид нар эргээд харах юм бол тэр хорон мөч болгонд Бурхан хамт байсан. Бурхан хамт байгаагүй байсан бол энэ бүхэн боломжгүй байсан гэдэг тэр талархал, тэр магтаал дүүрэн байх баха. Үнэхээр бид туулсан самаа харахад Бурханы нэгүсэл дүүрэн байна. Бид нар маш их алдаа гаргасан. Бид нар израилчууд шиг гомдолсон, дуулуургүй байсан, дэрсэлсэн. Гэвч Бурхан биднийг уучлсаар, хайрлсаар, удаан твцсээр нэгүсэл дотроо биднийг дагуулсан учраас л бид нар өнөөдөр энд хүртэл ирч чадсан. Тийм учраас бид туулсан аяллаа эргэж харахтаа Бурханд хандаж ийхүү талархал болон итгэлийн өчлөө хэлж чаддаг. Эзэн та бол сайн. Тийм ээ эзэн та бол сайн. Та бол итгэмжит. Та бол амлалтаа биелүүлдэг Бурхан гэсэн тэр магтаал, тэр талархал бидэнд байна. Ийм л магтаал, талархал, итгэлийн өчил, гэрчлэл байгаа хүн бол сүнслэг аялагч хүн юм аа. Энэ сүнслэг аялагч хүн аяллахаа нэгэн хэсгийг дуусгахдаа, туулсан самаа харахтаа Бурханд талархахаас гадна бас дүгнэлт хийж өөрийгөө эргэн харж тэгээд дараагийн аялалд бэлтгэхдээ өөр зүйлээс илүүгээр одоо энэ аялалд би урдынхаасаа илүү их дуулууртай байх болно. Би урд нь алдсан алдаагаа би давтахгүй. Би улам илүү их дуулууртай байж, улам илүү эзэнд итгэж найдаж, улам илүү эзний үгийг дагаж би эзэнтэй хамт явах болно гэсэн. Энэ бас ухаарал, энэ төлөвшил сүнслэг аялагч хүний хувьд байдаг юм. Ийм л урам зоригтойгоор аяллаа бид нар үржлүүлэн явахаас гадна Бурхантай хамт нэгэн цагт бид нар аяллаа төгсгөл, тэр цөл мэт амьдрал, итгэлийн аяллаа төгсгөл бид нар очих болно. Тэр аяллаа төгсгөлд Бурханд хандсан талархал, магтаал, тэр гэрчлэл, тэр алдраар дүүрэн байх болно. Ийм л сонирхолтой, ийм л гайхамшигтай, ийм л ёроолтой аяллаар Бурхан биднийг хөтлөн дагуулдаг. Тэгэхээр та израилчуудтай хамт өнөөдрийн хүртэл туулсан аялалдаа дүгнэлт хийгээд дараагийнхаа аяллаа он жилүүд, дараагийнхаа тэр аялалд та өөрийгөө иргэн нэгэн харж бас бэлтгээсэй гэж хүсэж байна. Аяллаас аялалд улам илүүхээр бид нар Бурханд итгэж дуулууртай байж, бидний аялал улам их гэрчлэлээр, ялалтаар Бурханы ёроолоор дүүрэн тийм л аялал, тийм л амьдрал байхыг тоолгон ном өнөөдөр бидэнд зааж өгч байна. Тэгээд бид аяллаа төгсгөлд бид нар барайнд орч чадна гэсэн. Барайн дээр эзэн таныг хүлээж байгаа. Барайн дээр очих үед, замаа дуусгах үед эзэн таныг тэрч аваад хайртай хүү минь, хайртай охин минь, хайртай зарц минь, чи сайн хийсэн, well done, чи сайн хийсэн гэж тэр эзэн биднийг тэрч ухтан авах болно. Тэгээд бид Паул шиг үнэхээр эзний өмнө талархтаа бид нар сайн тэмцлэр тэмцсэн. Бид нар итгэлээ сахисан. Тэгээд бид замаа гүйцээж чадсан гэж. Энэ нь таны итгэл байгаасаа. Үнэхээр аяллаа сайн төгсөн гэдэг нь таны хувьд бас Бурханаас өгөх гайхамшигтүүдээр ерөөл байгаасаа гэж хүсэж байна.
За ингээд бид өнгөрсөн хугацаанд тоолго номоор аялсан байгаа. Тэгэхээр та нар тоолго номыг эхлэлээс одоо дуустал нь дахиад энэ сургаалуудыг сайн суралцаж, бас энэ авсан ерөөлөө бусдад хуваалцаарай. Тэгээ бидний итгэлийн аялын талаарх маш чухал мессежийг, маш чухал сургамж ба ерөөлийг тоолго номоос та бүхэн аваасаа гэж хүсэж байна. За ингээд аялын төгсгөл, энэ тоолго номын төгсгөлд хамтдаа бүгдээрээ эзэнт хандан залбирцгаая. Итгэмжид сайн бурхан минь ээ. Биднийг төрөх гэсэн тэр нэгэн цэгээс, аяллаа эхлүүлсэн тэр цэгээс өнөөдрийн хүртэл гайхамшигтайгаар хөтлөн дагуулсан эзэн минь танд баярлалаа. Танд итгэж, таныг мэдэхгүй байсан он жилүүдэд хүртэл та бидэнтэй хамт байсан. Их эзэн, таныг дагсан энэ он жилүүдэд мэдээж бид итгэлтэй, дуулууртай явахаас гадна бид итгэлгүй, дуулуургүй байж, бид яг Израильчуудтай адилхан бид гомдлож, биднэр дэсэлж, биднэр тэнүүрчлэн явсан ч биднийг хайрлаж, биднийг уучиж, биднийг нэгүүлсэн эзэн таньда талархаж байна. Бид явсан газараа, туулсан газараа эргэн харахад таны хайр дүүрэн байна. Өнөөдөр хүртэл аялсан аяллынхаа газрын зургийг бид харахтаа нэг л зүйлийг харж байна. Бурхан таныг харж байна. Таны агуу хайр, уучлал, инрэл, нэгүслийг бид харж байна. Их эзэн минь, тэгээд бид туулсан амьдралаа эргэн харахтаа, бид дүгнэлт хийж, бид таны өмнө өөрсдийгөө харахтаа, эх он жилүүдэд, дараагийн аялалд бид илүү их дуулууртай байж, илүү их таны үгийг дагаж, таны үгтэй хамт явж, яг л Йошуа шиг эзний үгнээс баруун зүүн тийш хазаалгүйгээр эзний үгтэй хамт явж, үнэхээр амжилттай явж, бид нар аяллаа дуусгаж, замаа гүйцээж, бид үнэхээр эзэнтэй уулзах тэр гайхамшигтай, тэр ерөөлтөд цагийг та бидэнд зөвшөөрөх болтугай. Амьдрал бол аялал. Энэ итгэлийн аялалд бид эзэн тантай хамт бид нар үнэхээр ялалт байгуулан гайхамшигтай тэр гэрчлэл магтаалаар дүүрэн аяллаар явхад та бидэнд туслаарай. Тийм ээ, та бол сайн бурхан, та бол итгэмжит бурхан. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.